Баялагын шантааччид 2021 оны 10 дугаар сард Ховд аймгийн Мянгат сумын Гахайт багийн нутаг дэвсгэрт байрлах халзан бүрэгтэй уулын ар хурмойд байдаг ар хүрэн хэмээх энэхүү хүрэн зохионы дор байрлах хөдрийн битэд геологийн наривчилсан хайгуулыг хийх ажлаар халзан бүрэгтэй багийн төслийн багийнхан анх очсон байгаа юм. За тэгээд тухайн цаг үеэс ахуулаад ер нь бол төслийн багийнхан маань одоо Мянгат сумын яг нөгөө маа төсөл хариалагдж байгаа нөлөөллийн бүсийн Гахайт баг гэж байдаг Мянгат сумын тухайн багийнхаа одоо үрх болгоноор нэг бүрчлэн орж одоо төслийн талаар мэдээллийг хүргэж ингэж ажиллаж исэн байдаг. Айл өрхүүдийн төвшөнд малчтынхаа төвшөнд яг энэ нөлөөллийн бүстэйгээ орчиж байгаа иргэдийнхээ төвшөнд нэг бүрчлэн яриад төслийн өөргөөж одоо эдийн засгийн холбогдлохоор байгаль орчин хүний эрүүл мэндэд төсөөлөх нөлөөллийн талаар яриад ингээд явахад сайхан дэмждэг. Би урахтаараа яг хоргоо бол би устдаагаа ямар тэрсэлдэх юм биш. Хоргоо бол яг ажиллахад бол одоо арт түмний юунд бол хэрэгцээтэй. Тэгээд энийг тэрийг даавал одоо ингээд ажиллаж болох юм байна. Мөнгө олдоод ингээд болох юм байна гэхэд. Одоо хоргоо бол тэгээд бас хойдтой бас хэрэгтэй л болох байлгүй. Халзан бүрэгтэй уулыг олон жилийн турш одоо тойр нутгалдаг нутгийн ард иргэдэд төслийнхөө танилцуулгыг хийгээд нөгөө хэдэн ч гэсэн бас мэдээллийг нааштайгаар сайхан хүлээж аваад ер нь бол энэ төсөл анхандаа бол маш урагштайгаар явсан. За гэтэл яг энэ зэгтэй цаг үед Ховд аймагт одоо хурган сайхан танигдчихсан Батмөнхийн Чимэг сүрэн хэмээх эмэгтэй халзан бүрэгтэй төслийн захирал Пөрөв төвшин сургасаар ирсэн байгаа юм. Чимгээгээд одоо Ховдтой бас нэлээд нөлөө бүхий одоо баг мэдээллийн сувг болсон те сошиалоор ингээд Ховдынхаа үйл явдлыг ингээд нийтэлж идэг нэг тийм лайвчин ихтэй байдаг. Тэгээд анх ер нь бол манай төсөл яг ингээд явж эхлэхээс наана 21 оны одоо намар гэсэн үг шүү дээ. Ер нь бол намар анх төслийн талбай дээр бид бүхэнтэй цуг ингээд ламтай хамт ингэж очиод байлцаа. Тэгээд ерөнхийдөө манай хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр ажиллая гэдэг саналаа манай ингэж яг удирдагчд одоо хэлж исэн байгаа төслийн удирдагчд. Чимэг сүрэн хэлсэн байгаа юм. За би Ховд аймагтаа бол нэлээд сайн танигдчихсан маш алдартай инфлюенсер хүн байгаа юм аа. Ховдын олон мянган иргэд намайг дагдаг, намайг уншдаг. Би танай төслийг Ховдын ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулж тэднийг ятхан сахируулж чаднаа гэж хэлээд за халзан бүрэгтэй төслийн багийнхнаас ажлын урьдчилгаа хэмээн 5 сая төгрөгийг аваад явсан байдгаа. За халзан бүрэгтэй төслийнхэн Монгол уламжлалын дагуу одоо нэр бүхэл ламдрыг урьж авчираад төслийн талбай дээрээ. За тэгээд лус хавдгийг нь аргадах ном уншуулад өрөмтгийнхээ ажлыг одоо яг эхлэх гээд байж байхдаа зэрэгцэн Ховд аймгийн Мянгат сумын одоо засаг дарга Баатрийн өрөөрөө Мянгатын мянган морьтон төрийн бус байгууллагын тэргүүн Баянзул гэдэг этгээд одоо гар утасныхаа бичлэгийг асаагаад дайрч орсон байдаг юм. Утсаа асаагаад орж ирэл надад ажиллал эхэлж байгаа байхгүй. Тэр нөгөө шантаачин гэдэг групп байгаа. Энэ төсөл өөрөө бас аваа том төсөл юм шиг байна. Тэгсэн чинь энэ дээр ажилласан хүмүүсүүд зөндөө зүгээр орж ирэл ингээл шантаачны яриад мөнгө нэхэлтэй. Та нар учрыг нь ойлгоогүй гэж яах гээд байгаа ингээл би одоо яг энэ өрөөнд ингээл. За Мянгатын мянган морьтон төрийн бус байгууллагын тэргүүн Баянзул хэмээх нөхөр засаг даргаагаа гар утсынхаа камерын бичлэгийн өмнө одоо бүлтэлцүүлэн шантаалж байх яг тэр мөчтөө зэрэгцэн босоо хөх Монгол төрийн бус байгууллагын Ховд аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн хэмээн өөрийгөө танилцуулсан Гэрэл Чулуун хэмээх энэхүү нөхөр Мянгат сумын Гахайт болон Цагаан болон одоо багт нутгалдаг айл өрх болгоноор ороод за нөхөр минь нутаг орны чинь одоо ухаж бузарлах гэж байна шүү. Чи ер нутаг орноо зарсан хүн үү биш хүн үү? Нутаг орондоо хайртай юм бол энэ цаасны райд гараа үсгээ зураатах. Ер нь та нар ер нь энэ халзан бүрэгтэй төслийнхний одоо хийж байгаа уулзалтан дээр очих юм бол нутаг орноо зарсан хэмээн та нарыг одоо бичлэгийг чинь олон нийтэд тавьж шившиглэн шүү хэмээн одоо айлган сүрдүүлэх замаар гарын үсгийг нь цуглуулсан байна.
За хүний нүүр рүү шууд уцаа наажгаад элдвэр хашгишанд оромжлоод айлган сүрдүүлэхээр одоо хүн бус шоконд ордгоо. За энэ зовлонг үзсэн хүмүүс бол маш сайн ойлгох байх. Гэтэл хөдөө орон нутгийн одоо ийм зүйлийг огт үзэж байгаагүй тэр малчин иргэдэд бол мэдээж маш их балмагдсан байх. Тэгээд айц сандарсандаа гарыг үсгэж бас зурагсан газар нь зураад явцгаасан биз хөөрхий. За ариун цагаан эх орончийн дүрийг үзүүлээд нөгөө мянгат сумын ард иргэдийг чинь айлган сүрдүүлээд одоо нутаг орондоо хайртай юм бол гарын үсгээ зураа хэмээн одоо сүрдүүлээд яваад исэн босоо хөх Монгол төрийн бус байгууллагын салбар зөвлөлийн гишүүнөө гэрэлж болгоны чинь зорилго гэтэл шал өөр байсан байж таарнаа. За тэрээр одоо 200-аас 300 одоо нутгийн иргэдийн гарын үсгээ цуглуулсан цаасыг бариад халдсан бүртгэл төслийн менежертэй уулзсангуудаа дараах зүйлийг хэлсэн байдаг. Одоо манай орон нутгийн төлөөлөгч гэдэг банзрагч гэдэг ховдын залуу байна. Тэрнтэй хуучин тэр гэрэл чулуун гэдэг лайв чинь уулзахтаа бол бас нэг газар мазар дээр 50 сая мая төгрөг 50 тоо зураа тэрэндээ бас 50 сая мая гэж яриа үүсгэсэн ийм асуудал бас үүдэг. Тэр бол одоо энэ нард иргэдэг ингээ уртаа төрхчаал өөрөө тэр 50 саяыг авъя л гэсэн утгатай тим юм хийж явж байсан юм байна. Таныг нэг хөлөөрөө газар зураад 50 тоо газар зураад энийг өгөө тоо гэж нэхэдсэн гэдэг юм. Тийм хачийн бити яриад та нар одоо чи бас тийм мэдээлэлтэй нэвтрүүлэг хийх явж байгаа инээд юм шиг байна. Би чамд ирдэг юм чи. Босоо хөх Монгол гэдэг нэг төрийн бус байгууллагын энэ салбар зөвлөлийн даргын нөхрөөд нэг 300 орчим 2 багийн 300 орчим хүмүүс нэг юу авсан гинэ. Гарын үсэг цуглуулсан гинэ. Тэгээд тэр нөхдүүд болонгууд очиулзаад надад бол ард түмний дэмжлэг байна. Гарын үсэг нь байна. Гол нь та нар надад 50 сая төгрөг мөнгө гаргаж өгөөч. 50 сая төгрөг хөдөөрөө зурчаад тэгэх юм бол бид нэр одоо тийм босоо хөхөөс гадна зөндөө юм. Ховд аймгийн мянгат сумын иргэдийн өмнө гараад ирэхээр л нөгөө ариун цагаан эх орончийн дүрийг үзүүлээд байдаг. А тэгсэн мөртлөө арга хударгаар нөгөө халзан бүрдээ төслийнхэнтэй уулзангуудаа олон 10 сая төгрөг нэхэд байгаа энэ хүмүүст мэдээж яалаа гэж одоо хүсээд байгаа нэхэд байгаа мөнгөний хөвтэй. За төсөл дээр ингээд одоо юу гэдгийг эсэргүүцээд байгаа, шантажлаад байгаа. Одоо ингээд үйл ажиллагааг нь хааж боох одоо ийм үйл ажиллагаа явуулаад байгаа нөхдүүдтэй бол бид нар бол хамтар одоо тэдний хүсээд байгаа зүйл нь бол өгөхгүй. Аль болох төслөө орон нутаг, улс орны одоо ингээд эдийн засагт өр өгөөж өгөх тийм л одоо зорилгоор одоо ингээд хэрэгжүүлэх гэж явж байгаа. Ер нь бол ингээд одоо уул уурхайн Монголын уул уурхайн компанид ер нь одоо баг ийм нэг нийгмийн давхарга үүсчих шиг боллоо гэж би бол ойлгож байна. Ягаад гэвэл одоо ингээл энд уурхайн компани болгон дээр очиад нэг лайв хийгээл тэргүүрээ нэг мөнгө төгрөг олдог ч юм уу одоо амьдрэх хүмүүс баг бүлэг хүмүүс бий болсон юм санагдаж байна. Одоо олон зуун хүний одоо гарын үсгийг цуглуулчаад түүгээрээ барьцаалан одоо шантажж хэмжээний мөнгө авах гэсэн одоо үйлдэл нь бүтлгүүтээд нөгөө амаа бозарсандаа маш их гэмссэн одоо нэр бүхий шантажчид энэ мөчөөс эхлээд одоо маш илүү хоржоонтой, маш аимшигтай хорлонтой дараагийнхаа акцийг үргэлжлүүлсэн байдаг.